Гэр бүлийн хүрээнд бол бас энэ гэр бүлийн маш нандин баяруудын нэг тооцогддог. Тэгээд энэ гоё соёлыг бас энэ гэр бүлээрээ дамжуулж мэдрэх тэр боломж нь зөвхөн одоо опер хөтөлбөрийн оролцогчд байдаг шүү. Ich lieb den Frühling, ich lieb den Sonnenschein, wann wird es endlich? Вийн хотын Schönbrunn Palace-д ирсэн байгаа. Тэгээд ирсэн чинь ингээ Остерны бас юм маркет буюу одоо ингээ зах нэгтцэн. Тэгээд удахгүй 4 сард ийм улаан өндөгний баяр болж байгаа. Энэ нь болохоор Христийн шашинтай орнуудын хамгийн чухал баяруудын нэг. Ер нь бол шашинтай холбоотой. Гэхдээ гэр бүлийн хүрээнд бол бас энэ гэр бүлийн маш нандин баяруудын нэг тооцогддог. Тэгэхээр опер хөтөлбөрүүдэд оролцогчд маань яг зочин гэр бүлийнхаа хүүхдүүдтэй хамт яг энэ баярыг хамтдаа өндөг хайхаар одоо маш гоё шоколадын хэлбэртэй туулаанууд, өндөгнүүд бас байдаг. Тэр шоколадыг бас ингээд цэцэрлэгтээ нуугаад ээж аавд нь өмнө өдөр нуучдаг. Өндгөө ингээ ирж хайна нуусан цэцэрлэгээсээ тэгээ түүнийг олоод хин одоо олон шоколад өндгөө одоо олсон тэр одоо бас улаан өндөгний гоё шоколадуудын бэлэгтэй болдог байгаа. Тэгэхээр нөгөө оперууд бас хүүхдүүдтэй хамт гарч өндгөө хайгаарай. Тэгээд энэ гоё соёлыг бас энэ гэр бүлээрээ дамжуулж мэдрэх тэр боломж нь зөвхөн одоо опер хөтөлбөрийн оролцогчд байдаг шүү. За ингээд сая маркетуудаар нь явж ингээд танилцлаа. Тэгээ маш гоё юм шоколаднууд байна. Туулааны хэлбэртэй. Дээр нь гоё өндгөн дээр ингээд туулайг гоё зурцсан, маш гоё хээ оголцтой. Хүүхдүүд хараад өөрөө ирэхгүй баярлахаар. Тэгээ өөр бусад маш гоё зүйлсүүд бас энд байсан байна. За ингээ опер хөтөлбөрийн оролцогчд маань 4 сард болох улаан өндөгний баяраа гэр бүлтэйгээ, зочин гэр бүлийнхаа хүүхдүүдтэй сайхан тэмдэглээрэй.